Тэгээд тэр индивидуал үзэл хүн болгон одоо өөрийнхөө бод санааг чөлөөтэй ярьж явах хэрэгтэй энэ төр. Тэгээд бид нар хоосон юм яриад одоо ингээд бүгдээрээ дур дуураараа хашгирлаа. Юу ч хамаагүй өөрийнхөө буруу зөв ч хамаагүй яриа. Чи миний амийг хийн ингээд тэр маань эцэстээ бол үнэн зөв юмыг бол жадлан эсэргүүцдэг. Үнэн юмыг би бол мэдэхгүй, сонсохгүй, судлахгүй байх эрхтэй. Би бол тэнэг байх эрхтэй. Харин надад бол сайхан амьдралыг өгөөд, сайхан цалин өгөөд та нар энэ түр засгийг аваад яваадах гэд хин нэгээр нэг юм хийх гээд байгаа хэрнээ. Өөртөө болохоор хоорондоо эв нэгдэлтэй хариуцлагатай эх оронч тийм байхыгаа болохоор эн чинь социалист нийгмийн айгуу тийм хачин сонин үзэгдэл. Энийг бол бид нар одоо бол би нэг шоолоод шүү дээ. Эх оронч хувьсгалч энэ төр гэдэг тий. Чи яасан хувьсгалч чи яасан эх оронч наадах ч юм бол өнгөрсөн. Одоо бүгдээрээ хувь ичээд ингэ явна гэдэг юм мөртлөө. Нөгөө талаараа болохоор ямар нэгэн гомдол мэдүүлээд нэг юм хүсээд байдаг тий. Тэр улс төрийн 3 дахь хүчин яагаад гарч ирэхгүй байгаа юм ч гэдэг. Түрүүн та дээр субъектийн тухай ярьлаа л да. Тэгээ би бодчихлаа. Манай Монголын ард түмэн яагаад ийм зовлон бэрхшээл дотор орчоод ийм аимшигтай байдалд орчоод байгаагаа ухаарч ойлгохын төлөө хургаач хөдлөхийг хүсэхгүй байгаа хэрнээ. Тэгээд яаж одоо тэр сайн сайхан нийгэм төрөх гээд байгаа юм бэ? Хүн чинь ухамсарын оюуны амьтан тий. Яагаад ийм байдалд орсноо хэрвээ ойлгож байгаа бол тэр хүмүүс тэрэндээ хашлах юмыг хийхгүй байж л уус нийгэм засагдна үсттэй. Ядаж наад цахан тийм ээ тэнэглэлээ хязгаарладаг. Ухаан ухамсараа өндөршүүлдэг, хариуцлагаа өндөржүүлдэг. Тэгээ бие биендээ шаардлага тавина. Өөртөө тийм юм ч хүртэл байхгүй. Цензур гэдэг чинь бас л одоо чинь тэр хүн өөрийнх нь нэмийг бол тэр буруу бодол санааг өөрийнх нь тэр тэнэглэлтийг хэдэн 10 хэдэн 100 хэдэн мянган хүний тэнэглэл болгоод хувирчихгүй байлгахын тулд цензур гэдэг юм хэрэгтэй байна. Өнөөдөр чинь цензургүй болсон чинь одоо бол манай энэ мэдээллийн хөтөлбөр чинь хэн дуртай нь өөртөө санагдчихж байгаагаа бурдаг, худлаа бурдаг. Ийм байдал руу бид нар явж байгаа 27 жил болсон. Тэгээд өнөөдөр бол юм ойлгож байгаа хүн байна уу гэж байхгүй гатаа адилхан байгаа байхгүй. Манай нэг байхгүй байна. Ихэнх нь ойлгохгүй. Тэгээд тий 100 жилийн өмнө болохоор мэдээллийг бол дандаа тэр кинонуудаас ялангуяа тэр гадны кинонуудаас авдаг гэж байна. Тэд нар зөвхөн бол одоо таны тэр цагийг үрддэг мөн тэрнийхэн одоо чинь араар бол одоо чинь таны тэр нөгөө удирдах чадахгүй байж байгаа тэр далд ухамсарт чинь нөлөөлөд байгаа байхгүй гол нь. Тийм захиалгаар юм одоо энэ Холливуд энэ төр ч юм бол захиалгаар юм гэдэг одоо бүр ийм зориудын ийм одоо баг байгууллага гэж хэлж болох зүйл шүү дээ. Тэр дотор тэр кино сонирхолтой байгаа боловч цаана таны далд ухамсарт ямар үдэл санааг номлоод шивнээд таныг ямар хүн болгоод байна, таны үгтийг хэн болгоод байна тийм ээ. Энэ бол одоо үнэхээр манай улс үндэстний хэмжээнд ярих энэ тэрүүний асуудал болчиход байхад энийг бол ярихгүй байна. Тэгээ та түрүү нэг юм хэллээ л дээ би тэгээ бодчихлаа. Одоо манай энэ төр засгийнхын одоо энэ нам дотор одоо ингээд харалдаад ингээд байгаатай адилхан тэр үед большевикууд бас ингэж большевикууд тэгээд ингээд дотроо ингэжсэн байна гэж. Гэтэл энд нэг том зарчмын ялгаа байна. Юу гэхээр тэр Оросын одоо тий тэр дотроо харалдаж ингэжсэн хэсэг ялангуяа большевикууд тий улс орныхоо төлөө ард түмнийхээ төлөө юм хийх гэж тэмцэжсэн бол манай одоо энэ намууд бол үнэхээр гаднаас таны тэрүүний хэлснээр 90 оноос хойш гаднаас удирдлагатай болсон. Манай бүх юм тийм ээ. Тэ ийм байгаа нөхцөлд эдгэрийн тэмцэл бол бидэрт үнэхээр сонирмш. Гэтэл яагаад энэ хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн телевизэд өдөр шөнөгүй зөвхөн эдгэрийн тэмцлийг биднэрт яриад байна вэ? Энэ судлаач гэж яриад байгаа хүмүүс маань яагаад тэдний хэрүүлгийг биднэрт те бидний юм шиг бидний төлөө тэд тэмцэл хийгээд байгаа юм шиг ойлгуулад байна вэ? Эдгэрийн тэмцлийн үр дүнд Монголын ард түмэд юу ч наалтахгүй. Энэ байдал улам л хүнд хэцүү болно. Яг бол эдгэр би чиний дээр би байна гэсэн зарчмаар хоорондоо л тэмцэж байгаа болохоос Монголын ард түмний амьдралыг сайн сайхан болгохын төлөө тэмцэж байгаа тэмцэл биш шүү дээ. Үгээгүй ядуу байсан ч гэсэн бол би гадаад ихний харийнхны тавил би та нарыг одоо та нарын дээр ноёрхож байна гэсэн ийм л санаан дээр нэгдсэн асуудал байгаа шүү дээ. Яг бол маргааш бол Монгол улс юу болох вэ? Маргааш энэ галуу юусэн ч тэд хамаагүй байхгүй. Гол нь тэд нар энд л бол одоо чинь одоо гадны гар хөл болж л энд л ноёрхож явах сонирхолтой байхгүй. Тэгээ нэгнийхээ дээр гарч гарахын төлөө л үзэж шүү дээ одоо тийм ээ. Тий энэ тэмцлийн бол Монголын ард түмний сулгаалцсан энэ баялагийг хэн авахын төлөө тэмцээд байгаа байхгүй юу? Тий хэн нь илүү авах хин хинийхээ дээр авах юм. Тий тийм тэмцэл явж байна.
Тэгээд бас нэг бодоштой зүйл нь болохоор одоо бид нар ингээд яг уу ингэж хэлтгэлтэй хүмүүс. Гэхдээ энэ намууд дотор чинь бас их орно гэсэн сэтгэлтэй хүмүүс байна шүү дээ. Зөв юм яриад байна шүү дээ. Тэр хүмүүсийг дэмжиж байгаад энэ улс орноо засуулчих ёстой юм биш үү? Эсвэл нэгнийгээ намнаад дуусгаар нь дараа нь одоо тэр нь баг бидэрт ашигтай юм биш үү гэдэг энэ хүмүүс ямар логикоор сэтгэхэд байна вэ гэж би гайхдаг байхгүй. Энэ тэмцлийн үр дүнд нэг нь одоо хязгааргүй эрхийг олж аваад нөгөөдөлийгөө шорон гямданд тэгээд одоо жишээлбэл ноёрхлоо гэж бодоход тэр нь ард түмэнд яаж одоо үр ашиг өгч сайн сайхныг авчирна гэж тэд яаж бодож тэгэж одоо тийм дүгнэлтэнд хүрээд байна гэж хүртэл бодоход хүрэж байгаа байхгүй. Хамгийн гол нь таны дээр нэг ярилцлаганд ялжсэн шүү дээ. Энэ тийм ээ намууд чинь бүгдээрээ барууны либералист ийм барууны үдтэй тийм ээ. Эдний энэ тэр намынхаа одоо үзэл баримтлалт туссан юм болох нь хувь хүмүүсийн эрхшгийг нийгэм олон нийтийн улс үндэстний эрхгийн дээр нь гаргаад тунхагласан юм зүйл байхгүй юу? Хувь хүн гэдэг нь бол өөрсдөө шүү дээ. Тэрнээс бусад одоо жирийн ард иргэд хувь хүн бол биш болчихж байгаа байхгүй тий? Гэдэг чинь нэг үгийг хэлэхгүй байгаа байхгүй юу? Тэр чинь зөвхөн баян хүний эрх л байхгүй. Мөнгөтэй, хөрөнгөтэй. Тий. Тэгэд үнэхээр одоогийн энэ баяжсан улсуудыг бол та нар хардаг. Тэд нар чинь үндсэндээ гараараа бол мэдэхгүй. Тэд нар үнэхээр юу ч бүтээгээгүй улсууд байгаа байхгүй. Юу ч хийгээгүй. Зүгээр дөрдөөсөө энэ улс үндэстэн энэ 27 жилийн дотор бол одоо гадаадын энэ далд турмгилэлд өртөөд улс орн өөрийгөө хамгаалах чадваргүй болцсон байж байгаа энэ байдлыг нь ашиглаж гадаадынхантай нийлж тэдний хүчинд дулдуулж эх орн нэгтэн Монгол улсаа бол тэд нар чинь цөлмөн хоосолсон тийм улсууд байгаа шүү дээ. Тэ? Тэгээд тэдний бол дандаа буруу аргаар тий сэтгүүлчд бол баяжсан ер нь хувийн өмч энэ гэж яриад тэр хувийн өмчийг бол одоо мэдээж хамгаалах нь одоо зөвлөдөө. Гэхдээ тэр чинь хамгийн гол нь энэ өмч яаж бий болсон бэ? Би одоо чинь нэг машинтай байлгаж энэ чинь миний хувийн өмч биш шүү дээ тамина. Энэ чинь хувийн өмч гэдэг чинь бол гагцхүү бол одоо өөр бусдыг ажилуулдаг тэр өмчийг л хэлдэг байхгүй юу? Машин бол амны өмч. Амны өмч байхгүй юу? Миний бол одоо энэ байж байгаа миний туслангийн нэг одоо нэг амбар миний амны өмч байхгүй юу? Миний гэхдээ манай одоо энэ миний хэрэгцээний өмч байхгүй юу? Гэхдээ манай энэ баячуудын одоо унж хэрглэж байгаа энэ машин болохоор өөрсдийнх нь өөрөө хэрвээ хүн өөрөө хөдөлмөрөөр зарцуулаад ингээд олоо тэр мөнгөөрөө авсан бол тэр үн өртөгтөнд таарах тийм боломжийн үнэтэйгээс хэд дахин илүү үнэтэй тэр машин бол харин хулгай луураар ард түмнээ дээрэмдэж олж авсан амны биш тэр бол луурын өмч байгаа байхгүй тийм ээ? Одоо ингээд энэ төр засгийн чинь ингэж яриад байна шүү дээ. Гадныхантай бол эх орноо зарсан, хулгайлсан, луурдсан одоо янз бүрийн бүтээн байгуулалт гэдэг чинь 1000 төгрөгөөр хийх ёстой байсан ажлыг чинь 100000 төгрөгөөр хийлгэж байгаа байхгүй юу? Тэгээд яг юм хийлгсэн. Гэхдээ тэр дундаас нь 100000 төгрөгөөр хийлгэж байсан ажлыг чинь одоо тэгээд 100,000 төгрөгөөр 1000 төгрөгөөр эрийг нь бол хуугаад авчиж байгаа байхгүй юу? Тэгээд тэр бол ард түмний нуруунд дээр 100,000-ын өмчтэй өмч болж ирж байгаа байхгүй юу? Тэрнийх нь одоо бүх одоо зээлээр авсан одоо энэ бүх үндсэн зээл мөн хүүгийн ард түмэн төлөх болоод тасарч байгаа. Тэгж байна. Тэгсэн ярина одоо бол ярьж байгаа одоо өчигдөр ярьж байгаа юмнууд нь болохоор юу гэхээр ер нь бол зүгээр уул уурхайн бизнестэй эсвэл лицензийн одоо тэр 8,000-д орсон хүмүүс л бол төрд байх ёсгүй. Бусад хулгайлуур тийм ээ тэр өмч хүчлэл одоо энэ банк санхүүгийн арга ерөөсөө 9 шидийн арга шүү дээ. Одоо сүүл концессийг ярьдаг боллоо тий. Энэ мэнд байдаг. Тэгээ ер нь энэ нэг бас нэг зарчмын сонио асуулт байна. Энэ одоо хоёр нам ээжлээд ингээд төр бариад ер нь Монголын төрөөс хохрохгүй одоо бараг сүүлийн амьдралынхаа сүүлийн жилүүдийг одоо зөвхөн бүртээ зууралдаж ингэж өнгөрөөж байгаа энэ хэсэг бүлэг хүмүүс шүү дээ. Энэ хүмүүсийн цалин хөлс тийм ээ цалин хөлстэй. Тэгээд цалин хөлс нь төрөөс авж байгаа цалин хөлс нь энэ хүмүүсийн тэр амьдарч байгаа орон байр тэр эдэлж хэрэгжилж байгаа зүйл за тэр өмжилж байгаа юм ил талд өмжилж эдэлж хэрэгжилж байгаа зөвлүүдтэй яагаад ийм газар тэнгэр шиг
ийм харьцаатай бүр ерөөсөө байж боломгүй тийм их баяжчаад байна вэ. Тэгээд тэрийгээ болохоор яагаад би ямар ч хулгайлалгаар хийгээгүй. Тэр орлого хаанаас орж ирээд байна вэ? Тийм шүү дээ. Яг тэр чинь болохоор юм байна. Ер нь бол одоо манайхан болохоор зөвхөн одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр гардаг хэдхэн асуудал дээр л бид нар анхаарал төвлөрүүлээд тэгээд яриад байгаа учраас бид нар энэний араар чинь ямар их хэмжээний хөрөнгө мөнгө хулгайд лойрд завшиж тийм үү? Одоо тэгээд байгааг бол хүмүүс мэдэхгүй байгаа. Хүн чинь мэдэхгүй юм ярьдаггүй байхгүй одоо хүмүүс. Тэгвэл зэрэг чинь бид нар яагаад одоо чинь ярихгүй нэг тэр асуудлыг тэд нар чинь олж хараагүй мэдэхгүй байгаа учраас ярихгүй байгаа. Энэ мэдүүлэхгүй байхын тулд чинь энэ одоо хувийн эцтэй нардсан энэ мэдээллийн хэрэгсэлд оршин тогтнож идэг байхгүй. Тий. Тэгтээ зэрэг чинь би хэлж чинь ямар нэгэн одоо чинь ард түмнийг одоо хүлцэнгүй барихын тулд чинь тэднэрт ердөөсөө үнэн зөв мэдээллүүдийг өгдөггүй байхгүй. Зөвхөн нэг мэдээллийг өгөөл байхтай зэрэг чинь тэгээд тэд нар бол гараад амьдрал дээр өөр юм болоод байна гэдгийг тэр эрх биш бол зах зугаас нь мэдэрч байгаа бач. Тэгээд тэр хусууд чинь хэсэг хугацааны залхуун аль ч зүй юм гээд бүр толгой нэргээд энэс хөндөрөөд хаяад явчих. Яг тэд нар яг энийг л хүлээж идэг байхгүй да. Тэгээд одоо тэгдэм байл харин амьдралын үний имийг ингээд хаяа ярихтай зэрэг чинь бол хүмүүс стресстэй юм дээр ярьлаа гэж ингээд бичээд идэг болчихсон шүү дээ. Харин тий. Энэ бол нэг үгээр хэлдэм бол хүн чинь ямар нэгэн одоо чинь хүн ямар нэгэн ямиг эсэргүүлэх чадваргүй одоо юу гэдгийг хүний бие зохицоор аваад үзсэн бол гадны өвчин орж ирж байгаа чинь энэ эсэргүүцэх чадвар хүн чинь дархлаагүй болчихж байгаатай адилхан тэр хүн оюун санааны дархлаагүй болчихсон юм гэсэн үг байхгүй. Нэг үгээд оюун санааны тэр олдмол нөгөө доохтой адилхан оюун санааны доох тусчаад байгаа. Хам шинж өвчин тусчлаа. Тий. Тэгээд энийг чинь бол одоо чинь баруун бол толеранс гэж нэрлэдэг шүү дээ. Хүлээцтэй байх энэ гэдэг. Тэр чинь бол ердөөс хүмүүсийн оюун санааны эсрэг хийж байгаа энэ террорт тэд нар чинь одоо ямар нэгэн тийм өртцсөн золиос нь олцсон тий. Тэрний эсрэг бол одоо чинь тэмцдэггүй, эсэргүүцдэггүй, тэрнтэй үл эвлэрдэг энэ одоо байдлыг нь дарахын тулд чинь тийм одоо үс сугтлыг одоо зүтгүүлээд байгаа шүү дээ. Тэгээд эцэстээ хамгийн ихийг эрхэмлэгч хамгийн зөв юм шиг ойлголоо тий. Тэгээд бас нэг юм байж байгаа байхгүй. Манайхан чинь болохтой зэрэг бас монголчууд маш их гэнэн учраас нэг юмыг ойлгохгүй юм шиг харагдсан. Тэр ихтэй зэрэг бол хүмүүсийн одоо зүгээр би бас ингээд хүмүүс ойлгомжтой болохын тулд бол би жишээ ярьж л да. Хүмүүсийн одоо үнэхээр одоо баруун хөлийг нь ч юм уу эсвэл нэг гарыг нь бол хүмүүс тэд чинь тайрч зарах гэдэг шүү дээ. Тэхийн тулд эхлээд тэр хүнд чинь тэр хүн хэрвээ энийг нь тайрдсан бол тэр хүн маш их одоо өвдөлт мэдрээ тэр хүн эсэргүүцэн. Тийм учраас тэрийг мэдүүлэхгүй тулд чинь банк тархинд нь тариа хийж идэг байхгүй юу? Тэр чинь бол одоо мэдээллийн хэрэгслүүд үү шүү дээ. Тэр өвдөлтийг мэдрүүлэхгүй болохын тулд тэр өвдөлтийг тэр шаналлыг өөрийнх нь одоо чинь тэр одоо өөртөө заяас нь тэр эдэр ихтнийгийн салгаад авч байгааг дээрэмдээ тоноод ингээд авч яхад тэр хүн тэрийг мэдэхгүй байхын тулд чинь бол тий анхаарлын өөр юм нэгдүгээр сарниулж тий анхаарлын өөр юм саржуулж өөр одоо чинь жижиг асуудлаад гэж чинь одоо энэгээр явж байгаа энэ солонгос бол одоо чинь эцэс төгсгөлгүй одоо чинь тэр олон кинонууд ангит кинонууд serial хамгийн гол нь солонгосын одоо энэ кинонууд чинь ямар юм цагаараа хэлээд байна гэдэг юм бол та нар одоо ингээд байгаад идэм бол хизээ нэгэн цагт эдгээр шиг хэрэгддэг болно л гэдэг юм ил ганцхан үс сурталыг зүтгүүлээд байгаа байхгүй да. Харин эдгээр шиг хэрэгддэг болно гэдэг байхгүй. Энэ бүгд чинь бүгдээрээ бол одоо чинь телевизийн одоо студи дотор тэр бодит амьдрал одоо ямар ч хамаагүй юм байхгүй дээ. Одоо манайхан мэдсэн бол одоо чинь сүүлийн үед гарсан амьдрал чинь Монголд байхгүй тийм амьдралыг л одоо чинь тэр харуулаад тэр одоо юу гэдгийг тэр одоо 2 дугаар план 3 дугаар план дээр нь бол одоо тэр дэлгэцэн дээр харагдаж байгаа юм чинь тийм одоо чинь одоо баян тансаг одоо чинь өрөө тасалгаа юмнууд одоо гэхдээ тэр чинь бол тоотоо хитгэн цөөхөн байгаа байхгүй дээрээс чинь тий өдрийн өчиг цөөхөн гэвч нийт одоо дүр зургийг харуулж байгаа тийм бол байхгүй л шүү дээ. Яг нөгөө энтгийн кастинг систем нөгөө Болливуудын кино шиг яг тийм стил рүү манайх орж байгаа тий. Жинхэнэ тий энтгийн ард түмний амьдрал нь ямар байдаг вүлээ. Тэгтэл болохоор бид нар киногоор энтгийг төсөөлөхдөө бол тэр чинь жигтэйхэн сайхан л амьдрал харагдаад байдаг шүү дээ. Яг уу ядуу хүмүүс харагддаг. Гэтэ ядуу хүмүүс нь хүртэл жигтэйхэн өнгөтэй өөдтэй тийм ээ. Тийм л одоо нэг худлаа байдгүй параллел ертөнцийг ингэж хүмүүсийн оюун санаанд бий болгож хуураад байна л да. Харин тий хизээ нэгэн цагт ингэж хүрх юм шиг. Тэгэл манайхныг бол юм байж байгаа. Би бас нэг энэтэй холбогдуулаад нэг зүйлийг ярил да.
манай өвг дээдс бол шарын шашныг бол хүлээн авахгүй гэж үндсэндээ нэг 80-аад жил бол маш олон хүний амь үрэгдсэн үнэхээр цус асгаруулсан тэмцэл хийсэн баг. Та нар бол одоо ингээд энийг бас одоо тодорхой тэр ном түүхийг нь бол одоо та нар судалчих болно, энийг шалгачих болно. 1640 онд бол манай одоо энэ түүх алхахын хэсэг ноёдууд Монгол угсаат Монгол үндэснийхээ нөгөө нэг хэсгийг бол одоо дарахын тулд гадны хүчийг манжийн бол одоо хааны цэргүүдийг тусламж болгож аваад одоо юу гэдгийг гэр бүлийн одоо эхнэр нөхөр хоёр эхнэр нь бол нөхрийгөө бол одоо дарахын тулд юм уу одоо алд устгахын тулд өөр гадны хүний бол одоо чинь өөр тэр гадаадын харийн хүний тусламжийг аваад одоо дарсантай адилхан ийм үйл явдлын дараа тэд нар бол хариуд нь тэр тусламж өгснийхээ хариуд нь Монгол улсад одоо чинь энэ буддийн шашны шарын урсгалыг оруулж ирсэн байгаа шүү дээ. Энэ чинь бол 1640 оны үйл явдал байхгүй. Энэ бүхнийг бол танахын одоо манай бас тухайн үеийн бол одоо шилдэгсэхээр энийг цогтхон тайж кинон дээр байдаг шүү дээ, тийм үү? Тий. Чингисийн удмын хамгийн сүүлчийн өдөр бол захрын тэр Дэгдэн хаан бол одоо Монголын Чингисийн тамгыг бол одоо нуугаад ингээд нас орж байгаа гэсэн мөн цогтхон тайж ч гэсэн бол шарын шашны одоо эсрэг яаж тэмцэж байгаа хэсэг мөн бол өөрөө цогтхон тайж өөрийнхөө хүүг арслан тайжийг хурлуулаад харийн шашинд орсныхоо төлөө толгойг авч байгаа гэсэн. Тий. Эдгээр чинь бүгдээрээ түүхэн үйл явдлууд байхгүй түүхэн бодиттой үйл явдал. Тэр чи одоо дандаа буруугаар худлаа тайлбарладаг болсон. Ер нь бол юу гэж л одоо түүх нэгэн өнгөрсөн тэрнийг чадахгүй юм чин гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд би энийг бол одоо чинь яагаад ярьсан бэ гэдэг зэрэг чинь энэ чинь хамгийн гол нь Монголын ард түмнийг одоо энэ лам сэтгэхүйтэй болгуулж байгаа байхгүй лам сэтгэхгүй. Лам би тийм юу лам сэтгэхгүй гэдэг чинь яг өнөөгийн Монголын ард түмний ихэнхийнхэн сэтгэхгүй байгаа байхгүй лам сэтгэхгүй. Тэр нөгөө барууны толерансын нэг адилхан хэлбэр байгаа байхгүй. Хүлцэнгүй байдал. Оюун санааны тэр дархлааны хомсдол байхгүй олдмол хомсдол одоо 90 оноос бид нар тэр өвчин биднэрт чинь халдварлцаад байна шүү дээ гадны бид нар чинь оюуны кастрац хэлгцэн юмс гэж ярьдаг шүү дээ хөнгөлүүлсэн юм шиг тийм тий яг үнэхээр бид нар чинь оюун санааны ахуулсан юм шиг тийм болж байгаа доох тусчаад байгаагаа бид нар мэдэхгүй байхгүй тэгээд ер нь чимээгүй байх хэрэгтэй чимээгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ чи өөрөө амьдаараа өхөө чи амьдаараа тийм одоо чинь хүүр цогц шиг амьдрах гэсэн үг шүү дээ тий тэгээд тэр чинь хүмүүст бол юу гэж ойлгуулад байгаа гэхээр энэ амьдралын энэ бүх зовлон бэрхшээлийг бол чи тэмцээд чи энийг өөрчилж чадахгүй. Тийм болохоор чи бүх юмыг тийм ээ мартаад өөрөө дотроо ингээд жаргаад ерөөсөө энэ зовлон бэрхшээлийг царцаагаад ерөөсөө ингээд царцаад хөшөөд ингээд хөшөө болоод байж л гээд байгаа шүү дээ. Гэтэл энэ одоо 21 оны хувьсгал сая та бүхэн 17 оны хувьсгалын талаар ярьж байна. Энэ хүмүүс хэрвээ тгээс сууж исэн бол Монгол улс ядаж 70 жил тийм сайхан хөгжлийн замаар явах байсан уу? Мэдээж шүү дээ. Юу гэж тийм байх. Тэгэхээр бол монголчууд бол энээс хүнд хөцөө байдалд орж исэн байхгүй юу? Нүгэлээ манай өвг дээдс үлэхээр манай өвг дээдсийн тэр шилдэг хэсэг нь үнэхээр зориг шулуулаад улс их орныхоо төлөө үнэхээр бол одоо ам бие цаг тийм үү? Нас ам бие амьдралаа амнасаа хамаагүй тийм үү цагаа зориулаад ингэж тэмцэний хүчинд бол одоо Монгол улс оршин тогтож өнөөгийн энэ байдалд одоо 90 оны өмнөх тэр бол одоо социалист нийгмийн үеийн тэр байдал руу орсон. Мэдээж социалист нийгэмд бол доторт нь алдаа байсан. Ялангуяа энэ бол 1900 одоо тэр 1953 онд Сталиныг бол нас орсны дараа тэр Хрущев тэргүүтээ энэ одоо чинь намын бидний одоо юу гэдэг коммунистууд гэж яриад байдаг тэр намын тэр дарга анги бол засгийн эрхэнд гарч ирсэн шүү дээ. Намаар дөрвөлж намд ордог. Тийм байлаа. Өнөөдрийн хоёр нам ч гэсэн яг эдний замаар явж байгаа байхгүй юу? Намаар төсөөлж нам одоо чинь ямар нэгэн албан тушаалд орчдөг. Албан тушаалд очиж ямар нэгэн одоо чинь шийдвэр гаргах, ямар нэгэн одоо мөнгө хөрөнгөний эрх мэдэлд очдог. Ийм л одоо систем байсан байхгүй юу? Тэр чинь урд нь тийм байгаагүй байхгүй юу? Ер нь бол одоо чинь энэ социализмын одоо энэ 70 гаруй жилийн түүхийг бол бид нар бодохдоо энэ чинь зөвхөн ганцхан болоод одоо юу гэдгийг одоо коммунистууд социалистууд бол одоо энэ 1921 оноос хойш бол ингэж яваад ирсэн ганцхан тэр хүчин л одоо барьсан эдгээр бол ямар ч одоо жишээ
хоорондын дотоод тэмцэл үзэл санааны бол одоо энэ одоо мэтгэлцэн тэ одоо энэ зөрчил тий. зөрчил бол байгаагүй мэт энэ дардсан замаар огтхон ч тийм биш байхгүй да тэр чинь. Тухайн үед Сталины амь насанд хүртэл халдчихэж тий. Өөрсдөө тэр эрх мэдэлд хүрсэн аимшигтай юм хийсэн байлээ шүү дээ. Тэгээд нэг хэсэг бол яг хуу энэ барууны үзэл суртал энэ мэдээллийн дайн энэний нөлөөгөөр бол хуучин социалист системийн блокийн улс орнуудын ард түмэн бол барууныхны энэ эдэлж хэрглэж байгаа гой сайхан юм дуу хөгжим зориудаар энэ бүхнийг төсөл болгож хэрэгжүүлсэн гэдэг шүү дээ. Социалист системийг нураахын тулд тэгээ энэ ард түмэн тэрэнд одоо их хорхоосож харж бид нар эдгэртэй адилхан болчих боломжтой юм байна. Биднийг одоо их юу яаж юм биднийг бол захиргаад чинь биднэрт одоо ирэх чөлөөг олохгүй байгаа юм байна. Бид нар ингэмээр байна ингээд одоо юу гэдгийг сэтгэл санаа нь уруулах штэ ард түмнийх нь тийм. Гэтэл бол тэгээд яг одоо ингээд байсан сайхан энэ нийгмээ нураалаа энэ хүмүүс. Дараа нь тэрнээс хойш одоо болсон үйл явдлууд яг тэр одоо арчсан гэдэг манад болсон хусгалтай адилхан ийм үйл явц болсон улс орнуудад одоо сайн сайхан амьдралд хүрсэн баруун шиг болсон улс орн гэж хаана вэ? Ер нь тийм улс орн байхгүй байна, тийм ээ? Бүгдээрээ маш хэцүү байдалтай байна. Тэгтэл тэр үед бол Сталиныг жишээлбэл Чойболсон жишээлбэл ямар их гараа зөхөж та нарыг бол одоо та нарын энэ ард түмний чинь бол ингээд алаад бүгдийг нь одоо шоронд хийгээд ингээд цусан далаад живүүлж исэн л гэл ингээд маш их ярьсан тий. Гэтэл одоо жишээлбэл Оросын ард түмэн Сталиныг бол ойлгож эхэлж байна л та тий. Бид нар ч гэсэн бол адилхан Чойболсонг бол бас л их одоо хараад згсэн энэ социалист одоо удирдагчдыг бол бид нэр бол Монголын ард түмний дайсан байсан мэтэр тий харийнхандаа урвсан жинхэнэ урагч байсан мэтэр л ярьжсэн шүү дээ. Манай үндэсний сэхэтүүдийг алдсан байна энэ төр гэл тийм ээ. Манайхны нэр бүхий тэр чин гаднаас тийм мэдээж тэгсэн. Гэхдээ нэг хэсэг нь тгээ ярихаар бусад хүмүүс нь ийм юм шиг байна гэдээ бас ингээд ер нь нийтдээ бас тийм ойлголттой болцгоосон байсан байхгүй. Гэтэл өнөөдөр энэ социалист улс орнуудын ард түмэн өнөөдөр энэ социалист байсан улс орнуудын ард түмэн ямар их үн төлж, ямар их гар цохрол амсжээж Сталин ямар гайхамшигтай удирдагч байсан. Өнөөдөр тэр социалист систем ямар их олд амжилтыг хүн төрөлхтөнд авчирч байсан гэдгийг ойлгож байна. Ямар их үн төлөв вэ? Нийт бүх юм байхгүй боллоо тий. Тэр бол үнэхээр надад харамсалтай санагддаг. Сталин хэн байсан бэ гэдгийг одоо л хүмүүс тий 1985 оноос 91 оны хооронд бол болсон одоо энэ перестройка гэж энэ үйл явдал шүү дээ. Энэ бол одоо ер нь өөрчлөн байгуулалт гэж манад тэр үед бол болсон энэ үйл явдлууд ингээд судлаад үзэхэд ялангуяа тэр бол Горбачев тэгээд энэ Горбачевыг бол орон 1950 хэдэн он 53 оноос бол эхэлсэн тэр Хрущевийн бол эхлүүлсэн энэ социалист одоо энэ зарчмаас социалистын зорилгоос бол ухраад зөвхөн бол одоо энэ төрийн эрхийг нам дангаараа бол эзэлдэг энэ юм чи 1953 оноос 91 он хүртэл үргэлжилсэн шүү дээ. Тэгэхээр бол одоо чинь урд нь хизээч бол одоо энэ нам дангаараа төрийн эрхийг одоо эзэгж байгаагүй байхгүй да. Нам. Ягаад бол Сталин бол одоо дэвшүүлж байсан 1930-аад оны дунд үеэс дэвшүүлж байсан гол бол санаа нь болгоцсон чинь нам төрийн ажлыг хуваая, зааглая. Төрийнхэн бол цэвэр бол одоо эдийн засаг улс орны бол энэ ардын бол аж ахуй батлан хамгаалах тэгээд одоо бусад одоо бүх юмаа бол хариуцаад яваа. Харин нам бол зөвхөн залуучуудын хүмүүжил үс суртлын одоо энэ ажлаа хөвлөл мэдээллийнхэн энэ ажлыг бол хариуцаад яваа гэсэн энэ бол одоо санааг зүтгүүлээ 1936 оны тэр үндсэн хуулиндаа хүртэл энэ тухай бол зарчмуудыг одоо суулгаад энийг бол батлуулах гэж бас оролдож ирсэн шүү дээ. Тийм учраас энийг бол одоо мөн хажууд нь Сталинтай хажууд нь явж ирсэн одоо тэр Хрущев, Маленков гэсэн Оросын энэ удирдагч нар бол нэгэнт бол дэлхийн 2 дугаар дайн бол дуусаад бүх хүнд хэцүү юм ардаа хоцорсон байсан учраас тэд нар одоо бол Сталиныг урд нь хулгайлуулахгүй өөрөө хулгай хийдэг бусдад хулгайлах боломж өгдөг тэднийг хулгайлсан хүн ажлын хариуцлага алдсан хүн тийм үү одоо хичээл зүтгэл гаргаагүй хүн
Эсвэл бол одоо өөрийнх нь удирдах байсан тэр одоо жирийн хамт олон цэрэг айрамд бол хохирол учруулсан энэ дарга нарыг л хуулийн дагуу шийтгэж байсан. Энэ л одоо өөрөө шийтгэж байгаагүй шүү дээ. Хизээч тэр хүн өөрөө нэг ч хүн алж байгаагүй. Тэр өөрөө хувийн одоо өстой сэтргийн зүйлс эмэрхий самбаач аваагүй тийм хүн шүү дээ. Тийм байлаа. Би өөрөөсөө түүхийг маш их сонирхож утсан. Тийм байлаа. Сталин чинь өөрөө бол 1927 оноос 27 он гэдэг чинь бол нөгөө НЭП гэж бол бас нэг одоо меньшевикуудыг зүтгүүлж ирсэн нэг шинэ эргэлтийн бодлого гэж байсан шүү дээ. Одоо чинь шинэ эргэлтийн бодлого гэж бол манад явсан. Оросд бол чинь шинэ эдийн засгийн бодлого гэдгээр явсан. Энэ бол нөгөө капиталист системийг бол одоо сэргээх гэсэн бас юм оролдог байсан учраас тэр бол үндсэндээ дампуурсан байхгүй. 1902 иргэний дайны дараа бол яваад 1927 24 оноос 1927 тэгээд 29 онд бол бүрэн дууссан. Энэ үйл ажиллагаа энэний дараа бол одоо жишээ нь яг энэ одоо Сталин энэ чинь бол энүүгээр явж болохгүй юм байна гэдгийг эдгэртээ бол олон удаа тэр нөгөө 1937 онд бол хэлмэгцэн гээд байгаа. Энэ бол улсуудаа олон удаа бол хурал зөвлөгөөн дээр олон удаа бол хэлж ярьж сануулж тий учрлаж ирсэн. Тэгээд хамгийн гол нь бол тэр үед чинь бас нэг хажуугаар нь ямар үйл болсон гэхдээ 1933 онд нөгөө Гитлер засгийн эрхэнд гараад тэгээд бол Европын орнуудыг бол одоо эзлээд ер нь дэлхийн 2 дугаар дан одоо өнөө маргаашгүй юуг бол одоо зөвлөлт холбоод ус руу энэ одоо дайрхна гэдэг нь тодорхой болоод ирэхтэй зэрэг чинь хамгийн гол нь тэд нэр аж үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж одоо тийм үзэл санаагаар зорилт тавьсан байсан шүү дээ большевикууд. Меньшевикууд бол зэрэг чинь бол одоо ямар ч юу хэрэггүй одоо аж үйлдвэрлэл хэрэггүй бид нар дэлхийн хувьсгал хийх хэрэгтэй гэсэн байсан нэг хэсэг тийм барууны төслөөр ялангуяа тийм барууны төслөөр бол тэгээд тэдний тэр дэлхийн хувьсгал гэдэг нэрийн одоо чинь бол нэг одоо чинь тэдний өөрийнх нь бол дэвшүүлсэн байсан коммунист гэдэг үзэл санаа чинь хоёр тийм нэг үзэл санаа биш. Коммунист гэдэг үгийг бол хоёр янзаар ойлгодог байхгүй да ойлгодог. Тийм байлаа. Тийм байлаа. Коммунист гэдэг чинь бол одоо юу гэдэг коммунаар тийм үү хэсэг бүлгээрээ тийм үү одоо коммунийн бол одоо ингээд одоо нийтийн хамтын нийгмийн хамтын ив хамт нийгмийн одоо нийгмийн энэ үзэл санаа байж байгаа. Нөгөө тал нь болох чинь коммунист гэдэг чинь бол дэлхийн одоо чинь туцгаар одоо тогтсон одоо энэ ард түмнүүдийг бол одоо чинь босниулж явах. Өнөөгийн ардчлалын хэлбэр нь тэр байхгүй да. Яг тийм байсан байхгүй. Өнөөгийн ардчлал бол одоо чинь тэр чинь хоёр янзаар ойлгож байгаа шүү дээ. Би бол одоо тэр хүчтэй төр засаг нийгмэл байдлыг нь задлах гадны одоо ажиллагаа байсан мэл тийм. Түмний засаглал гэдэг утгаар нь бол ойлгодог. Гэвч огт ард түмний засаглал биш юм байна гэдгийг бол би аль хэдийн бол ойлгож олж харж ухаарч мэдэрсэн байхгүй юу. Ард түмний засаглал чинь биш байхгүй юу. Яг тэрнтэй адилхан бол мөн коммунизмыг чинь бол нэг тал нь коммунизм гэдэг бол үнэхээр энэ чинь өөрийн улсынхын батлан хамгаалахыг бол одоо өгчүүлээ, аж үйлдвэрлэжүүлээ, хүн амаа эрүүлжүүлээ, хүн амаа бичиг үсгтэй болгоё, хүн амаа улам боловсронгуй болгоё, өөртөө юм бүтээдэг болгоё гэсэн ийм нэг хэсэг улсууд юм байсан. Коммунизмыг чинь өөрөө буруу ойлгодог одоо чинь ялангуяа одоо Сталинаас хойш засгийн ихэнд гарсан улсууд чинь коммунизм гэдэг нэрийн дор өөрөө бол одоо дарга ангийн одоо юу гэдэг тэр намыг бол ямар нэгэн хүрэх гიშгүр гэж хардаг. Яг өнөөгийн эрх мэдэл төрөх гიშгүр. Эрх мэдлээр дамжуулаад бол энэ ард түмний энэ улсын хөрөнгө баялагийг бол одоо хуваарлдаг, эрх мэдлийг захиран зарцуулдаг. Энэ бол одоо чинь энэ суудалд хүрэхин тулд явсан хэсэг байсан байхгүй. Тэгээд эдгээр чинь бол Горбачевтай одоо Швардназатай энэ нийлээд 1990 онд чинь нөгөө перестройк гэдэг энийг зохион байгуулсан байхгүй юу? Энэ бол ердөө социализмыг нураах тийм үү? Тэд нар өөрснийхөө бол одоо энэ эдэлж хэрэгжилжсэн энэ бол одоо эрх ям энийг бол өөрсдийн үр хүүхдэд бол одоо чинь өвлүүлэх тэр бол одоо чинь нийгмийн бүтээсэн ард түмний бүтээсэн олон нийтийн бүтээсэн улсын бүтээсэн энэ асар их одоо өмч хөрөнгийг завших гэсэн хэсэг сонирхолтой л хэсэг усуд байсан байхгүй юу? Ийм л юм. Тэгэхээс бол одоо юу гэдгийг социалист систем бол эдийн засгийн хувьд бол өөрийгөө тэжээж чадахгүй болоод одоо чинь нуран унсан гэдэг энэ бол цэвэр худлаа. Дотроос задарсан энэ гэж худлаардаг тийм ээ. Энийг дотроос задарсан байхгүй урагч нар. Тийм байлээ. 80-аад онд Маргарет Тэтчер
За ер нь бол ямар нэгэн эд шийдэл тохиолдохгүй бол манай капитализмын одоо энэ систем бол энэ социалист системд ялагдчихлаа. Бид нар бол одоо ингээд ер нь мөхөл сүрэл рүүгээ явж байна гэж хэлжсэн гэж тийм бүр түүхэн факт байдаг тийм ээ. Тэр бол үнэн. Тэгээд ягаад гэвэл одоо капитализмын 400 жилд хийж чадаагүй юмыг ердөөсөө чинь 30 гаруй жилийн дотор тий ололт амжилтын хүрсэн шүү дээ тий. Хүрсэн байхгүй. Хичнээн сайхан ололт амжилтанд хүрсэн тий. Тэр бол үнэхээр үнэн. Хэцүү бол хоёр том дайныг бол одоо чинь туулж гарсан Гитлерийг бол одоо чинь үнэхээр дарсан Европыг бүрэн чөлөөлсөн одоо энэ колони системийг бол задлахад бол өстө үнэлж баршгүй одоо юу нөлөө тусдын хүргэсэн улс чинь зүйлтэй. Тийм барууны санхүүгийн колоничлолд ороогүй Сталины хийсэн гавья тэр биш үү тий. Та тэрийг бол одоо эдийн засаг санхүүчин энэ талаар нь бас ярил зүгэн Сталин яг яасан тийм ээ. Сталины гавья юу байсан? Сталин бол ямар нэгэн өөр улсын өнөөгийн би энэ дэр нэг зүйлийг яриа да. Өнөөдөр бол доллар гэдэг чинь бол Америкийн нэгдсэн улс гэдэг ийм тусдаа нэг улсын тэр улсын мөнгөнд нэмэгдэн дэлхийн нийтийн мөнгөнд нэмэгдэх болчиход байгаа байхгүй өнөөдрийн байдал. Тэр хязгаарч тийм байж болохгүй байхгүй. Ингэдэм бол дэлхийн бүх баялаг Америк руу урсах тэр боломжийг Америкчууд бүрэн тавиад өгсөн байхгүй. Тэр улс бол өөрөө тэр мөнгийг одоо чинь 100-ын долларыг бол одоо сүүлийн үед чинь нэг авсан мэдээлэлч 9 цент орчмоор бол хэвлэж ийн гэж байгаа байхгүй одоо. Өртөг зардал нь тэр. Бодит өртөг зардал нь. Яг тэгээд 9 цент. Тэрийг чинь бүр ердөөсөө 1 цент ч хүрэхгүй одоо чинь компьютероор бас хэвлдэг болсон гэдгийг одоо манайхан ойлгох хэрэгтэй байхгүй да. Яг бодит одоо чинь бэлэн долларыг болохоор 9 центээр өдөр одоо компьютерийн дэлгэцэн дээр байгаа тэр банкны бол компьютерийн одоо тэр дансан дээр байж байгаа тэр цифруудыг ердөөсөө 1 цент ч хүрэхгүй тэр мөнгөөр бий болгоод тэгээд тэрүүгээр дэлхийн ард түмний бүх энэ бүтээсэн энэ баялагийг зүг зүгээр авчиж байгаа байхгүй. Чи зүгээр төсөөлөл солиод авчиж цаасаар солиод авчиж байгаа тийм. Тэгэхээр чи бол одоо чин тэр цаасыг одоо чин чөлөөтэй өөрийнх нь хэрэгцээгээр үйлдвэрлэл одоо чин хэвлэдэг байхад би одоо чин ингээд юм бүтээгээд чамд өгж юм чи бид тэр солилцоо хийж юм гээд одоо яриад байгаа шүү дээ. Одоо ч бодит тийм юм шиг харагдаад байна. Гэвч энэ чи тэр цаад байж байгаа тэр санааг нь ойлгохтой мөн чанарын чи тэгтээ тэр чин надад бол юм өгч байгаа дөрв зүйлээ чи намайг дээрэмдэж байгаа хэлбэр мөн бицтэй. Логикж байгаа хэрэг мөн бицтэй. Чи ягаад гэвэл миний чи тэр бол одоо хичээл зүтгэлээр бол би болгосон миний тэр бол одоо ард түмэн миний улсын одоо тэр түүхийн баялаг хөрөнгө хөдөлмөр хүчийг тий чи оронд нь яг тэрнтэй дүйцхүйц тийм бол баялагаас сольж явах хэрэгтэй байхгүй эдийн засаг гэдэг чинь. Тий. Худалдаа 8 хэрэв үнэхээр л тийм шудраг юм байдаг байсан юм бол тий. Угаасаа тэр шудраг юм байдаг. Угаасаа ердөөсөө хүн төрөлхтний бүх тэгж яваад ирсэн байхгүй да. Тэгж тиймэрхүү зарчим дээр мэдээж энэ бол шудраг байгаагүй. Гэхдээ бол энэ зарчим бол ямар нэгэн тийм харьцаагаар үйлчлдэг байсан байхгүй да. Тэр нь байхгүй болсон байхгүй одоо. Тэрийг чинь байхгүй болгоод 1900 одоо 44 оны 7 сард Америкийн нэгдсэн улсын одоо Бреттон Вуд гэдэг энэ нэг жижигхэн хотод би бас нэг тийм одоо дэлхийн 2 дугаар дайны дэлхийн одоо санхүү эдийн засгийн гол зарчмын асуудлуудыг тэнд тохиролцсон шүү дээ. Тэнд бол одоогийн бидний мэдэх олон улсын валютын сан энэ дэлхийн банк олон улсын худалдааны байгууллага энэ чинь байгуулагдсан шүү дээ. Тэгэхээр бол нэг зүйлийг бол одоо ингээд чи бидний сонсож байгаа улсуудад анхааруулхад тэр чинь дэлхийн 2 дугаар дайн дуусахаас 1 жилийн өмнө капиталистууд тийм хийж явж ирсэн биз. Дэлхийн 2 дугаар дайныг тэд нар өөрсдөө өдөөсөн байхгүй юу? Тий. Ялангуяа дэлхийн 2 дугаар дайныг болохтой зэрэг чинь Англи, Америкийн одоо олигархууд, Францын олигархуудтай бол нийлж дэлхийн 2 дугаар дайныг өдөөсөн байхгүй юу? Тэд нар бол одоо чинь энэ Гитлерийг санхүүжүүл, Гитлер туслаж тэгээд бол Гитлер тусалсны дараа бол одоо чинь Гитлер чинь энэ Европын бүх бол одоо чинь хажуу хаврын бүх улсуудыг эзлэн авсан. Тэгээд цаашлуул бол одоо чинь зүйл холбоодод руу дайрсан шүү. Энийг чинь дэлхийн 2 дугаар энүүгээр тэд нар ямар зорилго тавиад ирсэн гэдэг нь бусад орнуудын эдийн засгийг сүрүүлэх. Эдийн засгийг сүрүүлэх. Ер нь бол одоо чинь дайн гэдэг бол дандаа хоёр талд нь бол нөгөө бараагаа цаадаг. Дайны үед бол бараа одоо идэж уух, өмсөх зөөх хувцсууд гэдэг зэвсэг сум хэрэгслүүд бол асар их өнд хүрдэг тийм үү?
Тийм учраас чинь тэрийг бол өндөр болоод аль талд нь зээлээр шахдаг. Бас зээл өгдөг. Тийм өрөнд оруулдаг. Тэгээд эний чинь бол манай одоо чинь ухар мөчд бол одоо зарим залуучууд яриад идэг. Америкийн бол баг тэр ленд лизер бол одоо зөвлөлтийн ард түмэнд 2 дугаар дайнд ялал байгуулсан юм шиг яриад идэг байхгүй. Тэр огцхон тийм биш байхгүй юм да. Ер нь бол мэдээж дайны үед бол ямар ч дайдаж байгаа гэдэг улс орн өөртөө бол байдгүй. Тэр болгон эсвэл бол өөртөө баг үйлдвэрлэдэг энийг бусад удаад чинь үйлдвэрлэж байгаа одоо улс орнуудаас худалдан авах тохиолдол байдаг. Нүгэлэг ихтэй бол Америкийн одоо ленд лиз чинь одоо тэр хууль байгаа шүү дээ тусгай. Тэр бол юу чинь одоо ленд лизийн одоо бүх тусламж чинь зөвлөлтийн ард түмний тэр бол дэлхийн 2 дугаар дайнд зарцуулсан хөрөнгөний бол бараг 1.7 2% нь байгаа байхгүй даа. Тийм. Тэгэхэд үлдсэн 98% нь бол зөвлөлтийн ард түмэн одоо энэ социалист эдийн засаг социалист одоо энэ санхүүгийн систем бол энийг тэгээд Сталины удирдлагын дор тэгжээд бид авиас чадвар тийм байгуулсан байна. Манай ард түмэн ч гэсэн бол энд бол өөрийн одоо чадах чинээгээр тусалсан байгаа шүү. Бид нар тэгээд ер нь энэ бол эцэст нь би юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь бол бид нар одоо энэ дэлхийн 2 дахь социалист улс орн болсон энүүгээрээ бид нар өнөөгийн бид нар монголчууд бидний өвгцгдийн тэр алсын хараатай үнэхээр бол тэр одоо энэ тэмцлийн үр дүнгээр бид нар бахархах хэрэгтэй байхгүй да. Тийм шүү. Бид нар дэлхийн түүхэнд байгаагүй социалист хүний төлөө нийгмийн олонхын сайн сайхны төлөө энэ нийгмийг бидний дэлхийд 2 дахь улсанд болсон байхгүй байгуулсан. Тийм учраас бид нар үүгээрээ бид нар бахархах хэрэгтэй. Бид нар тэр рүү ярих юм энэ талаар бол ярих маш олон удаан ярьж болох байхгүй. Тийм. Сэдвийн задлаад янз янзын чиглэл тийм ээ. Тийм учраас ерөнхийд нь бол би ингээд энэ бүгдийг ингээд ер нь хэлэхэд одоо бид нар одоо чинь хамгийн гол нь хүмүүс өнөөгийн байдлаа бол ухаарч ойлгох хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаа бол ойлгохын тулд чинь урд өмнө биднэрт бол яг тийм юм шиг зааж исэн. Тийм юм шиг биднэрт бол одоо сурталчилж исэн. Тийм юм шиг бичиж исэн ихэнх юм маань худлаа буруу байсан байна. Энийг зориуд зохион байгуулалттай манай хэсэг урагчдад гадныхан заагаад зураад мөнгө одоо төгрөг өгөөд санхүүжүүлээд тэгэхээр тэднэрээ дамжуулж бидний тархийг уулгаж исэн байна гэдгийг бид нар мэдсэн ойлгож ухаарах хэрэгтэй байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт ер нь ямарваа нэгэн хүн буруу юм хийж байгаа хүн болвол заавал одоо чинь тэр бурууга зөв юмтай, үнэн юм шиг юмтай холдог байхгүй да. Заавал одоо чинь хороо одоо чинь ямар нэгэн талхтай одоо чинь талхын дотор хоол унданд нь хийж өгдөг байхгүй. Тэгтээ тэр чинь тэр одоо хорчин болоо тэр хоол ундны өчүүхэн баг хэсэг нь байж байгаа. Тэгтээ тэр хоол ундтай өгж ийн гэдэг чинь өнөөдөр бид нар хоол ундыг нь харчаад тэгээд тэр хүн бол одоо чинь зөв юм яриад байгаа юм шиг тэгж санагдаж тэр хүнд бол итгэж тэр хүнийг дагаж хязгаарч болохгүй байхгүй да. Яагаад гэдэг бол тэр хүн чинь заавал тэрүүгээрээ нөгөө өөрийнхөө тэр цаана байж байгаа тэр хорон муу санааг нууж байгаа байхгүй да. Тийм. Нууж юм гэдгийг бол бид нар ойлгох. Тийм учраас одоо чинь юу гэдэг өнөөдөр бол нэг Монголын төлөө одоо 1-2 үг хэлсэн тэр улсуудын хүмүүсийг дагаж одоо хуйларч гүгээд байна гэдэг чинь тэр үг биш байхгүй да. Тийм. Тэр бол болохгүй. Тэр чинь зөвхөн хүмүүс таалагдах юмыг нь яриад өөрөө тэр одоо чинь албан тушаал дээр очих янз бүрийн өөрөө тэр тавьсан тэр далд санаагаа тэр сал зорилго руу зүтгүүлээд байгаа байхгүй. Гэхдээ яг тэрэн дээр толчоо тэрийг хийхгүй байх бүрэн боломжтой байхгүй. Хийхгүй байсаар 27 жил боллоо шүү. Хийхгүй байсаар бол муухай юм яриад улс төрт орж ирсэн өнгөч нэг ч байхгүй шүү. Дандаа та нарын төлөө сайн сайхан хийж өгнө гэж яваад исэн тэгээд гадаадынхан яг тэгдэг байхгүй. Дандаа одоо чинь Монголыг бол сүйтгэж байгаа хэрнээ Монголд туслаад байгаа шиг юм төсөл хэрэгжүүлээд идэх байхгүй да. Тий. Одоо энэ зээл нь ч гэсэн тэр төсөл нь бол нэг бол дандаа бүрэн бол Монголын тухай бүх мэдээллүүдийг гадагш нь гаргаж гарах Монголын байгалийн баялагийг бол зөөршин тийш нь зөөрлөх эсвэл Монголыг улам султайхад тийм алсын хүнд хэлэхгүй нууц тийм зорилгын тэр гой нэрээр агуулсан тий. Тэгээд тэрэнд нь бол монголчууд бол одоо чинь тэнд нь ажиллаад хөлөө өгүүлчих гээд гүгээд идэх байхгүй гол юм. Одоо тэгээд тэрэнд бүр дасж юм л та юу гэхээр инээмсэглсэн
өөртөө нэг тийм зөөлөн дугаар харьцсан, аргацсан тийм хүнийг болохоор сайхан гэж их соёлтой зөв хүн байна гэж хардаг боллоо. Тэгээд болоор хатуу боловч үннийг хэлсэн, өөрийнхөө төлөө өөрийг нь зэмлсэн, загинсан ч байд юм уу. Уг нь бол манай монголчууд чинь тэгэл юм болгонд инээгээл бохолцоол, тохилзоол гэдэг усуд биш шүү дээ. Одоо үндэсний өөрсдийнхээ онцлог чанарыг хүртэл үнэн шударгааны төлөө байдаг хүүхдээ зөв хүмүүжүүлдэг тийм ээ. Юмд зарчимч байлгаж сургадаг. Энэ бүх чанар маань бол бага багаар ингээд алга болоод тэгээд энэ маань өөрөө бусдад хууртагдахын ихийг тавиад байна л та. Үргэлж инээсэн бүхэн тий нөхөр биш, уурлсан бүхэн дайсан биш гэдэг уг нь бол манай ардын зүр цэцэг байхад манайх тийхгүй байна. Тэгээд адилхан зовж шаналаад улс орноо самруулад ингээд нийгмийн стресстэй байгаа өөрсдөө адилхан байгаа ард түмний тэр бухимдалтай байдлыг хараад тэд нар бол өстой адгийн юмнууд. Жишээлбэл Оросуудыг бол тэгдэг шээ тий. Бид нар адилхан социалист системд байсан. Бид нар ямар их улс орноо самруулав өнөөдөр бусад адилхан хэцүү байдалд байцгаа чинь Орсын хэлээр орохоор л ингээл ярууганаал бүгдээр ингээд Оросууд юу нь бол муу хүмүүс. Энэ барууныхан болохоор энийгээд л ерөөсөө ингээл ямар гоё соёлтой бид нар эдрийг л дагаад эдрийн хэлсэн ямаар явуулах юм бол эдрэл бидрийг ийм өөрсдөө гоё сайхан амьдралтай болох юм байна гэд. Ингээд бид нар дайсан нөхөр хоёроо ялгаж чадахгүй бид нар нэг ийм бүс нутагт амьдарч байгаа хоёр хурцтай. За тэгээд бидний хамтдаа социалист нийгэм байгуулж ингэж явж исэн энэ бүхнийг нурааж эвдэлсэн дайсан маань бол тодорхой байна. Уг нь бол юм уушдаг ойлгохыг хичээдэг хүмүүс тэр өөр талд тэр инээсэн сайхан тэр хумсаа нуусан муу шиг ийм улсууд байна. Гэтэл бид нар хэдий болтол ингэж юуг ч ойлгохгүй, юуг ойлгохыг ч хичээхгүй ингэж явах юм. Энэ бол бидний өмнө хамгийн тулгарсан хамгийн том асуудал гэж би бол харж байна. Яг үнэ. Тэр зөв. Тийм. Тэгээд энэ 17 оны октябрийн хувьсгалыг та хоёр тойрч ярьж байгаагийнхаа хувьд юм ээ. Юу хэлмээр байна вэ гэхээр энэ 17 онд Орос руу оруулж энэ хувьсгал хийлгсэн энэ үйл явц маань хүртэл өөрөө барууны энэ инээсэн хумсаа нуусан энэ хүмүүсийн зориуд эх орны 1-р дан дэлхийн 1-р дан болоо тэр улс бүх хүчээрээ тэр гадны дайсантай тулцж байгаа. Дотроос нь дахиж бүр улам аимшигтай сулруулж тэр дотроос нь дэлбэлж задлах гэсэн тийм аимшигтай үйл ажиллагаа санаагаар тэр уг нь бол тэр хүмүүсийг Орос руу оруулсан байсан. Гэтэл бол тэрийг бол Оросууд өөртөө ашигтайгаар зөв байдлаар эргүүлж энэ социалист систем гэдгийг өөрсдийнхөө үзэл санаа өөрсдийнхөө өөртөө ашигтай ард түмэндээ хэрэгтэй бөгөөд бусад социалист системийн улсуудад хүртэл сайн сайхныг авчрах тэр маягаар уг нь бол бүтээсэн шүү дээ, тийм ээ. Тэр бол гадны тэр санаархлыг хүртэл тэд нар өөрчилж чадсан уг нь бол. Тэгээ бид нар энэ улс орнууд маань сайн сайхан ингээ хөгжөө явж итэл бас л бид нар ингээд хорлогдоод ингээд инээсэн юм хумсаа нуусан муу шиг энэ улсуудад дахиад заллуулчлаа. Тэгээ залхицсан ивэрээ цаашаа яваад байгаа юм. Мэдээж бид нар дахиад тэр үеийн шиг тийм нийгмийг байгуулж чадахгүй социализмын тэр үзэл санаа маань өөрөө ч гэсэн барууны талтай гэж та дөөс хэлжсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр дотор байгаа тэр шудраг ёс тэр хүний төлөө нийгэм за хүүхдээ ингээд бүх сайн сайхан юмыг та хоёр түрүү ярьсан шүү дээ. Тэр бүх чухал зүйлүүдийг нь агуулсан дахиад ийм хүний төлөө тийм нийгмийг дахиж байгуулахгүйгээр бид нэр энэ үндэстэн намсан корпорациуд энэ их капиталист энэ дээрэмдлэг мүүлчлэг бол улам олон арга хэлбэрээр өргөжж чинь хөгжиж чинь новшор гэж гарч ирээд биднийг бол ерөөсөө ямар ч хаашаач альч мухарлаг үүсэн гэсэн аваачл булан шахал мухардалт хийчихээр ийм байдлаар энэ бүх системийг зохицуулчлаа тийм. Ингэсэн үед бол улс орн маань төртөө засаг шиг засагтай шудраг удирдагчтай шудраг эх орныхоо төлөө үннийг хийж чаддаг тийм зөв зүйл хийж чаддаг тийм эх орончдтой ийм байж нэгдсэн удирдлагатай дахиад нэг ийм шинэ нийгмийг байгуулах шаардлагатай болж байна л гэж би харж байна л да. Та энэ дээр юу гэж бодож байна? Би бол чамтай санал нэг байна. Тийм учраас ерөнхийд нь бид нар эхлээд өнөөдрийн бол энэ байдлаа ойлгох хэрэгтэй. Бидний хамгийн гол нь өнөөгийн бидний амьдралаас гадна бол Монголын ард түмэн ер нь бол бидний энэ өөр хөхөд хооч ирээдүйд байна бол ямар ч ирээдүйд бид нар үлдээгүй шүү гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэд нар бол Монголын ард түмнийг бол ингэж их өрөнд хийгээд байгаа чинь энэ чинь санаатай явуулга байхгүй. Энэ чинь дотоодын уруугч нь энэ төшмөдүүд эрх хэрэгслээр дамжуулаад Монголын санаатай Монгол ердөөс огт бол
өргөө байх бүрэн боломжтой байхгүй да. Гэвч бол бид нар энийг чинь бол элдв худлаа юм ярьж одоо чинь янз бүрийн гэрээнд гарын үсэг суруулаад тэгээд тэрүүгээрээ дөрөөлөөд Монголын ард түмнийг бол дандаа ингээд гаднаас доллар зээлж авч иж өөрөө бол дотооддоо төгрөг хэрэгэлдэг ийм бол одоо системд оруулсан байна. Тэрээс гадна бол энэтэй нэг зүйлийг хэлэхэд та нар бол одоо Монгол төгрөгийг сайн ажиглаарай. Урд нь Монгол төгрөг 90 оноос өмнө бол Монгол төгрөг ямар байсан? Одоогийн Монгол төгрөг ямар байсан? Тэнд зөвхөн бол одоо Монголыг одоо үүсгэн байгуулагчид их эзэн хаан Чингисийн зураг байснаар тэр Монголын зураг мөнгөнд нэмэгдэх болчихж байгаа хэрэг огтхон биш шүү дээ. Тэн дотор бол Монгол банк гэд бичснээр бол Монголын мөнгөнд нэмэгдэх гэж болчихж байгаа хэрэг биш байхгүй да. Эн чинь бол өөртөөс зөвхөн өнөөдөр бол бид нар гаднаас зээлж авч байгаа Америк долларын зөвхөн сүүдэр нөхгүй да. Монгол тусаж байгаа зөвхөн сүүдэр мөнгө байхгүй. Тэгэхээр тэр бол Монголын одоо чинь яг үндэсний бол одоо бүрэн хэмжээний тийм мөнгөнд нэмэгдэх харах юм биш байхгүй. Төлбөрийн хэрэгсэл биш тий. Биш байхгүй. Энд чинь бол одоо энэ огт өөр зорилгоор ашиглагддаг болсон. Тийм учраас чинь анхнаасаа тэрийг хийсэн байхгүй. 1992 онд манайд энэ хоёр шаталтай банкны системийг байгуулад манайхыг бол одоо энэ олон улсын валютын сан дэлхийн банкны гишүүнээр илсүүлээд энийг бол тэр тухайн үед бол Монголын ард түмнийг мэдэхгүй байсан байхгүй. Мэдэхгүй байгаа юм чинь тэр хүмүүс бол тэрийг чинь мэдж бол хүлийн зөвшөөрсөн гэсэн үг огтхож биш байхгүй да. Энэ бол зөвхөн хэсэг бүлэг одоо чинь улсууд гадныхны бол одоо энэ одоо төрхөрлөлтөөр Монголын ард түмнүүдийн эсрэг хийсэн энэ гэмт ажиллагаа байхгүй. Төрийн гэмт ажиллагаа. Энэ улсын эсрэг бол гэмт ажиллагаа байхгүй. Тийм учраас бол бид нар энэ бүгдийг бол ойлгож мэдэх хэрэгтэй. Тэгээд ер нь бол энэ бүхнийг ойлгож мэдсэний дараа бид нар сая бол одоо энэ яаж тэмцэх үү гэдэг энэ бол гарцаа. Тэртээ энэ ойлголтын дотроос чинь тэр гарц нь харагдах байхгүй да. За ингээд яриагаа дуусгая.